Бид эхлээд эерэг сүрэг тоонуудын үржүүлэх хуваах үйлчлэгийг сурсан. Тэгэхээр бидний үзнээр хэрвээ чи эерэг тоогоор үржүүлвэл би эерэг тоо гэхийг эерэг гэж бичлээ. Энэ мэдээж эерэг тоотой тэнцүү. Үүнийг чи сүрэг тооны тухай өмнө нь судалж байхдаа үзсэн бах. Ижил тэмдэгтэй тоонуудын хувьд энэ нь үнэн. Тэгэхээр сүрэг үржүүлэх нь сүрэг нь энэ нь мөн эерэг тоотой тэнцүү. Харин хэрвээ өөр тэмдэгтээ ямар нэгэн тоог үржүүлэх юм уу хуваах юм бол сүрэг тоо гардаг тийм үү? Тэгэхээр хэрвээ эергийг сүргээр үржүүлвэл сүрэг тоо гарна. Мөн сүргийг эергээр үржүүлвэл мөн сүрэг хариу гэж хамт өгнө. Би энд үржүүлэх үйллийн хувьд үүнийг бичлээ. Гэхдээ бас хуваах үйллийн хувьд ч гэсэн биелнэ. Сүргийг сүрэгт хуваавал эерэг, сүргийг эерэгт хуваавал сүрэг гарна. Бид эдгээрийг зөвхөн хоёр зүйлийг хуваах эсвэл үржүүлэх үйллийн хувьд авч утсан. Гэхдээ хэрвээ бид 3 тоо эсвэл 4 эсвэл 5 цаашлаад бүр n тооны хувьд бодвол бүгдээрээ яаж тооцоолох вэ? Тэгэхээр бүгдээрээ A үржих нь B үржих нь C байсан гээ. Одоо эдгээрийг бүгд эерэг тоонууд гэж үзье. Тэгэхээр чи А-г үржих нь B үржих нь C энэ болвол эерэг гэж хэлнэ тийм үү? А-г Б-гээр үржүүлэхээр эерэг, тэгээд үүнийг C-гээр үржүүлэхээр эерэг. Тэгвэл одоо эдгээр тоонуудыг бүгд сүрэг гэж хэлвэл юу болох вэ? Хэрвээ А, Б, С нь бүгдээрээ сүрэг бол яах вэ? За эдгээр нь бүгд сүрэг байг. Тэгэхээр үүнийг ингэж бичье. А, Б, С тэд бүгдээрээ сүрэг байгаа. Тийм бол энэ үржүүр ямар байх вэ? Тэгэхээр энд сүрэг байгаа, үржих нь сүрэг. Эндээс сүргийг үржих нь сүрэг, А-г үржих нь Б. Хэрвээ чи үнийг эхлээд бодвол бид чадна. Эдгээр тоонуудыг үржүүлвэл энэ нь эерэг утга өгөх болно. Тиймээс А-г үржих нь Б бол эерэг. Харин дараа нь чи үнийг С-гээр үржүүлнэ. Үнийг С-гээр үржүүлэхээр сүрэг болно. Юу гэхээр эергийг сүргээр үржүүлэхээр сүрэг тэнцүү шүү дээ. Тэгэхээр энэ болвол хэрвээ А, Б, С нь бүгд тэгээс бага бол тэдний үржвэр А, Б, С нь мөн л тэгээс бага байна. Энэ бүхэл зүйл сүрэг болно гэсэн үг. Хэрвээ би өөрөөр хийвэл өөр аргаар үржвэрийг сүрэг гаргаж чадна гэж хэлэх байсан. Юу гэхээр А бол эерэг, Б бол сүрэг, Б сүрэг, харин С нь эерэг. Мөн энд эергийг үржих нь сүрэг. За чи эхлээд үнийг бодно. Эерэг сүргийн сүрэг тийм үү? Тэгээд дараа нь сүргийг эергээр үржихээр өөр тэмдгүүд учраас сүрэг гарна, тийм ээ? Тэгэхээр энэ бүхэл зүйл маань сүрэг байх нэ. Гэхдээ үүнийг цааш нь өргөлжлүүлье. Тэгэхээр тэд бүгдээрээ сүрэг бол энэ зүйл сүрэг байх нь. Яагад гэвэл надад 3 сүрэг тоо энд байна. Хэрвээ надад энд 4 сүрэг тоо байвал юу болох вэ? Энд D-гээр үржсэн байсан бол яах вэ? Тэгээд бас эдгээр тоонуудыг бүгд сүрэг гэж хэлсэн. За үүнийг бодцгоё. Хэрвээ сүрэг байгаа. Уг нь үржих үйллийг ямар ч дараалал хийж болно. Гэхдээ би одоо зүүнээс нь баруун тишье. А-г үржих нь Б, сүргийг сүргээр үржинэ. Энэ болвол эерэг утга авна. Тэгээд энэ үржвэрийг С-гээр үржихээр эерэг сүргийн эергийг сүргээр үржихээр сүрэг. Тэгээд дараа нь энэ сүргийг энэ сүргээр үржихээр тэгэхээр энэ үржвэр бүхэлдээ А, Б, С-ийн сүрэг. Гэхдээ бүгдээрээ үүнийг бас сүргээр үржих гэж байгаа. Тиймээс сүргийн эерэг. Тэгэхээр энэ бүхэл зүйл эерэг байх нь. Тэгэхээр чи магадгүй эндээс зүү тогтоол олж харж байгаа бах. Хэрвээ чи олон тоонуудыг үржүүлэх гэж байгаа бол мөн хэрвээ сонгоо ширхэг сүрэг тоог үржүүлэх эсвэл хуваахад би үржүүлэх үйллийн хувьд энд бичлээ л те. Эдгээр нь бүгд хуваах тэмдэг байсан бол бид нар яг ижил зүйлийг ингэж хэлж чадах байсан. Хэрвээ чамд сонгоо ширхэг сүрэг тоо байсан бол чиний үржвэр эсвэл ноогдвор сүрэг байх болно. Чиний илэрхийлэл бүхэлдээ сүрэг байх болно. Чиний илэрхийлэл бүхэлдээ сүрэг утгатай байна гэсэн үг. Хэрвээ тэгш ширхэг сүрэг байвал тухайн зүйл бүхэлдээ эерэг байх болно. Тэгэхээр эндээс бидний
саяхан харсан зүйлийн ерөнхий дүрмийг харж байгаах. Эергийг үржих нь эерэг. Энд бол тэг сөрөг байна. Тэг нь тэгш тоо. Тэгэхээр энэ эерэг гарна тийм үү? Сүргийг үржих нь сөрөг. За энд тэгш ширхэг сөрөг байна. Чамд 2 сөрөг байна. Иймд энэ бас ахаад эерэг. Эдгээрийн алинд ч 1 сөрөг байна. Чамд эдгээрийн алинд нь ч 1 л сөрөг байгаа. Тэгэхээр энэ нөхцөлд сондгой ширхэг сөрөг байна гэсэн үг. Тиймээс энэ сөрөг байна. Бүгдээрээ энэ мэдлэгийг хэрэглэснээр сөрөг тоо болон зэргийн илтгэгчийн талаар авч үзэх эхлэл болно. Хэрвээ надад А байсангүй. За би энд дураараа 1 тоо бичээлтэй. А-гийн 101 зэрэг. Бид нар А-г тгээс бага гэдгийг мэдэж байгаа. Тэгвэл яг бол энэ бол А-г 101 удаа хооронд нь үржүүлнэ гэсэн үг. Чи сондгой ширхэг сөрөг тоог хооронд нь үржүүлэх хэрэгтэй. За энэ бүхэл зүйл гэхээр энэ бүхэл зүйл тгээс бага байна. Бид нар үүнийг мэддэг, ямар нэгэн аргаар тооцоолж чадна. Гэхдээ бид нар энэ зүйлийг сөрөг гэдгийг мэдтэн. Бүгдээрээ үүнийг өөр аргаар хийж болно. Яг үн шиг хэлж чадна. Яг одоо хэдүүлээ өөр нэгийг хийж үзье. Юу гэж хэлэх вэ гэхээр А тгээс бага, Б бас тгээс бага. Ийм бол А-гийн 101 зэргийг хуваах нь Б-гийн 7 зэрэг. Энэ илэрхийлэл ямар болох вэ? Эерэг байх уу эсвэл сөрөг байх болов? Эсвэл магадгүй тэг. За энд А-гийн 101 зэрэг байна. Өөрөөр хэлбэл чи сондгой тооны сөргийг үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэл зүйл сөрөг мөн энд ч бас биелнэ. Чамд сөрөг тооны сондгой зэрэг байна. Чи энэ сондгой ширхэг сөрөг тоог хооронд нь үржүүлэх нэ. Эндээс энэ маань сөрөг. Тэгэхээр дараа нь сөргийг сөрөгт хуваах хэрэгтэй. Сөргийг сөрөгт хуваахаар эерэг тийм үү? Эндээс энэ зүйл яг энд эерэг байх нэ. Энэ бол дөнгөж эхлэл. Дараагийн хэд хэдэн видеонд бүгдээрээ өөрсдийн ойлголтыг туршин ашиглах олон жишээ дасгал хийх болно.